Зэ өнөөдөр үсээ сайхан 3-аар 3 салаа боёо одоо 9 салаа шүлжлээ. Тэгээд хөхлөө сайхан эндүү авахгүй ч гэсэн гараараа эндүүч. Ингээд тухайлаа тий. Энэ арабад явж байхдаа юу багсан бэ? За арабад үндэсний хувьцаа бол ер нь бол таараа хувьцаа гэж юу юм байна. Ер нь ихнээс монголчууд гэсэн бас ингээд явж исэн баг. Сайхан малгай хажаал. Таараа хувьцаа ч гэсэн ингээд одоо сүүлийн үед бол угаалгын машин гарсан юм чинь зүгээр угаалгын машин хийгээс гэсгээл чигтэй чигээр нь тий. Хувьцаа өмсөд явах бол юм болно. Тэгэхээр талуун байгаа учраас сайхан ингээд орсон байна. Өөрөө тань дараа миний арай стил имиж гэж юм. Ер нь бол гайхаа сонирхол гаш үсэн ямар уртын тэрэн тимийн сахлаа яаж ингэж ургуулдгийг ингээл мэдэхгүй зүгээр. Хамгийн гоё юм би одоо юу вэ гэхээр хажуудаа бас юм сайхан загвар зохион бүтээгч тий хань ижил хатантай байгаа учраас үнэхээр азтай байна. Одоо ингэ явж байвал цаахан цааш тацсан. сангаа хийж байна. За тэгээд энэний гадуур яг оройн сэрүүн мөрөнд бол тааран дээлээ өмсч чинь. Тэгээд ер нь бол иймэрхүү Монгол юм байлтай. За ингээд битээр гарахад бэлэн болсон байна. Би цаан ч бас гарч байгаа шүү. Битээр хойлоо гоё дээлээ өмссөн. Харагч байна тий. Би ухлаамс өгөх. За яах вэ? Эндүү авахгүй жоох өрчгөрөл юм байна. Бусдаар бол ингээд зөксөлчих тий. За хартай. Наа зээдээ зөксөж байгаа даашлчих. За одоо гоё зураг авч сурч шүү нэр. Зураглаач бэлдээд. Тийм ээ зураглаачгүй. Хоёр биендээ зураглаач хийгээл битээ шүү. Дахиад орой хоолнд гарах гэж байна. Тэгээ өнөөдөр битээр юу ч хийсэн бэ сайхан буудалтаа унтаж амраад тэгээд бас хүмүүстэй холбогдоод хүүхд мөхт рүүгээ ярьсан. Тэгээд мэдээж энэ чинь бас санхүү монхүү янз бүр юм шийдэх их юмнууд байгаа шүү дээ тий. За ингээд гарцгаая. Гарцгаая. Тийм манай. Good evening. За өнөөдөр хаачих юм бол ямар ч гэсэн энэ буудлынхаа хоолны газар бол орохгүй юм шиг байна. Тэгээ. Thank you. Опа. Явах нэ. За мэдгүй ямар ч нэг баахан олон хүмүүстэй нийтийн заалраа ороод ирлээ. Тэтгэж. Машаалла хүмүүс. Хамаарсан. Манай нэг шинэ жил болдог газар шиг л байна. Thank you. Зэ дээлээ өмссөн биш харин хормонд яваад очдөг шүү. Тэгээд танихгүй хүмүүс мөртлөө ингээ хормынхын юунд ингээ сууж аваад бас гайхсан л та. Тэгээд энэ та нарын таньдаг хамаатан садна уу гэж үгүй хамаагүй бидний танихгүй хүмүүс гээл тэг чинь ямар учиртай ямар соёл юм мэдгүй тэр цаагаар байгаа хүмүүс л ер нь хормонд оролцоод бид нар бол зүгээр уур амьсгалын мэдрэл байж илаа. За манай хоёр захирал бол одоо эрэгтэй 45 та бүсгүй нь одоо 40 хүрч яваа юм. Тэгээд нөгөө this commercial баг энэ TV рекламад байх шиг байна. Ямар ч байсан нэг ихний уулзсан өдрөө 2 пив уулзсан болохоор уулзах болгон 2 пив авч ирдэг ийм зай шиг. За хоёр хосын бас хөрөн болж байгаа нь хостоос баяр үргээ. Тэгээд энэ оройн зоог нь жирээний ард дээр би өөрийгөө уцсгүй байгаа. Би тэр дундаа нэг уц сэргэлээ яваад байгаа гэдгсэн энэ бас хараад байдлыг ойлгосон бол та уцны чи асуудлыг шийдэж өгөө гэд iPhone 15 Pro Max авч өгсөн байгаа. Энэ нөгөө хөхөттэй явж байгаад өөрийнхөө уцыг нэгтсэн. Тэгээ хоёр боссын маань одоо эхнэр нь одоо надад одоо талтай байсан. Би их таалагдсан гоё үсг эзэгтэй сахал үстэй гэд. Тэгээд одоо iPhone 15 Pro Max-аар бэлэг өрсөн. Анхтаа маань жоохон хардангуул байлаа да. Тэгээ ингээд цааш энэ утсаар бичлэг хийж байна. Манай цагны босс надад нэг юм iPhone 15 найзынхаа дэлгүүрээс бас ингээд хямдхан боломжийн утсаа одоо үнээр авч өглөө. Тэгээ миний утас эвдэрсэн байсан учраас юу биш гэж болохгүй шүү.
Одоо тэгэл анх хатны хэлснээр их хатна боломж гэж юу яах вэ? Энэ боссыг их хатна болгох гэсэн шүү дээ манай анх хатан. Мөнгөтэй хүнийг одоо их хатан болгоно гэсэн бол бодлол байхгүй байгаа шүү. Тэгэд гол нь ухаантай байх хэрэгтэй. Тэгээд ч одоо жаагаа үзүүлчихвэл зүгээр байгаа. За. Манай хүн чинь 91 л яриад даналзаалах. Миний харч нөхөрхөн шүү ухаантай. Яст ийм үзэсгэлэнтэй шүү дээ. За ингээд оройн зөгний дараа iPhone утастай ч бодлоо. Үнэхээр сайхан өдөр байлаа. Ингээд үдэш болсон учраас бид хоёр сайхан амархаар явж байна. За амарч гэжтэй тэгээд шүнжэнгөө орон дотор зингийн жаргана шүү дээ. Юу хаасаа байна. За тэгвэл нэг сарын 1 хүчнээр хийгээрэй. За тэгвэл нэг сарын 1 хүчнээр хийгээрэй. Хаварч яана гоё хаварч шүү дээ. Хаварсан гэсэн гоё хаварч шүү дээ. Монголын хаваршид энд одоо 100 жил болдсон юм хайдаг. Нэгэд юм. Яа нэг кофе ихгүй аашаа. За хий. Зааш. Андрес ининги. Слушай, дарема. Тэр ингээд өнөөдөр амралтын өдөр аяйлахнаа. Өглөө цайгаа угааг унтчих юм. Шиш стейк, чүү стейк. Окей. Минер өөр юм идэх юм эсвэл? Хараа. Цайж окей л гэдэг юм. Стейк яасан бэ? Стейк энэ торпин бэ. Би үсэх стейк өгөх юм ахаа идэл тэгэл ерөнхийдөө өнөөдрийн амралтын өдрөөс гадуур өнгөрөе. Би паста идье. Гарыг гэсэн бодол зорилготой байна. Би өмнө стейк гоё ингээ 2 удаа идсэн чинь өнөөдөр та юу идмээр байна гэхээр стейк идэхгүйгээр яг нэг менюг нь харсан чинь яасан гэж энэ стейк чинь Монгол мөнгөөр 100 мянган төгрөг юм тий. Тэ 200 юан маунаас. Би хайртан сайхан боллоо. Гарч өгч явах шиг байна нөө. Сайгүй явснаа муу хүн идсэн гэж одоо тэгээд хятадд ирснэх тэгээд явж байгаа юм ч бас идэн штэ тий. Стейк нь ямар амттай нэрэ. Гоё байна тий. Зэ ингээд коммент хотелоос бид гараад Ийшээ явах уу, тийшээ явах уу? Шо чигээр явж шүү тийшээ. Эсвэл тийшээ явж үзгөө. Сэвтэр. Өөх тахтай нөө. Тэгээд түрээсийн доо, түрээсийн мөхөд такси интерьерөөсөө харагдахгүй амар сонирно. Бүр таксигүй газар юм яваад та. Тэд нэр нэг 5 давхар байр юм уу та. Бүр дээшээ болохоор нэг 10-20 орчим давхартай. Тэгээ ер нь ихэвчлэн юм жижиг тийм нөө Орс стилийн байрнуудтай их төстэй 5 давхрын байрнуудтай их төстэй адилхан олон 5 давхар байрнуудтай юм байна. Яруу. Уг нь бол Гуанчжоу шинжээ дэртэй ойхон хөдөлж байгаа учраас байжгүй байх гэсэн. Ер нь бол нэг тийм амар юу ой цэнцэн хот биш нөө үйлдвэр гэх иргэдэд яах хөгцсөн болоод эсвэл тийм байж магадгүй. Ер нь үйлдвэрийн төв шүү тий. Янз янз юм үйлдвэрлэдэг. Тэгээд сабакта боо ингээд гарууд
дандаа бөөн гэж байгаа. Машины эд анги тиймэрхүү юмнууд үүд юм шүү. Тэг дандаа болт тиймэрхүү юм л та. Аккумулятор багаж хэрэгсэл мэрэгчлээ юм байна. Тэнийг багаж хэрэгсэлтэй байгааг харах байлгүй нэ. Нэг дэрэлний үн асуудаа. Жишээ нь энийг бүтлээтэй дэрэл асуудаа. Ты дуачин? 这个多少钱？ 这个， 对。 要不要电池？ 아, 예. Yes。对。你这个出口飞机上对不起，我们不会想还有。应该用4.0的，用小容量的。啊，多少钱？多少钱？这一套要一个电池还是两个电池？ 배터리가 있는 무슨 사이트? 还有个充电器，充这个的充电器。 해주는 게 나오는데 저도 솔직히 때려야 돼. 양종. 오케이. За энэ өдрийн влог маань энэ түрээд өндөрлөө гэж. Тэр 16-нд Хонконг руу явах хэрэгтэй. Хонконгоор уг нь хил тойроод орж ирэх нь үү эсвэл цаашаа шууд Хонконгт амьдрах нь үү, харлах нь үү? Ер нь Хонконгонд Монгол хүн байна уу? Хонконгчууд байна уу? Гэж л одоо асууя те. Хонконгоос үзчихвэл хариу хэлээрэй.